Нийслэл цаашаа энэ тулгамдж байгаа олон асуудлууд ялангуяа энэ зам дэдвүтэц Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах, замын хөдөлгөөний нэгтгэрлийг сааруулах, айл өрхийг орон сууцжуулах, хот байгуулалтын хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх гэх мэтийн энэ ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд бид нэр аж ахуй нэгжүүдэд илүү анхаарч ажиллая гэж. Аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах тал дээр илүү анхаарая гэж. Одоо төсвээр бүх ачааллыг үүрүүлээ, төсвийн өрөнгөөр бүх асуудлыг шийдвэрлэнэ гэх юм бол биднэрт Улаанбаатар хотын өмнө тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Тэгээд төр хувийн хвслийн хамтын ажиллагааны журам бодлогын баримтчийг утгагүй иргэдийн урлаар оруулж иж бид бас батлан тэр хүрээнд энэ асуудлуудаа шийдвэрлэх төр хувийн хвслийн хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх жагсаалтаа бид бас 12 дугаар сард оруулж батлуулаад 20 онд энэ чиглэл рүү анхаарч ажиллана гэж байна. 20 онд ямар нэгэн өргөө зардал гэдэг юм уу шинэ оронтой нэмж байгаа асуудал бол ерөөсөө байхгүй. Байгаа оронтоондоо дээрээс нь байгаа зардлаа илүү үр бүтээлтэй зүйл зарцуулах, тэгээд энэ төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах үүднээс өмчийн удирдлагыг сайжруулах, тэр хүрээнд зарим нэг ажлуудыг төвтэй хийх. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатар хотод стандартыг бий болгох. Хотод өнөөдөр стандарт байхгүй. Энэ дуртай нь аль дуртайгаараа юугаад шийдэг төлөвлөж байхгүй зохион байгуулалт бас хяналтгүй байгаа учраас 20 онд бол бид стандартыг бий болгох тал дээр байгаа хөрөнгө хүн хүч тэгээ үүний нөөцөө чадахжуулах ажлууд дээр нь илүү анхаарч ажиллаж байна гэж байна.